Чингисийн ген буюу C3 гаплогрупп гэж юу вэ? Чингисийн хэмээн онцгойлон нэрлсэн генийн талаар та нэгэнтээ сонссон биз? Зарим тохиолдолд Монгол ген гэх нь ч бий. Английн судлаач генетикч Крис Тейлор Смит эцгийн талаас удамшдаг буюу Y хромосомын ДНХ-гийн судалгааг хазааруудын дунд хийж байгаад уг генийг анх нээсэн байдаг. Арабчуудад огт байдаггүй C3 гаплогрупп ген хазааруудад харьцангуй өндөр давтамжтай байгааг судлаач анзаараад Y хромосом дээр орших CM217 гаплогруппыг Чингисийн ген гэж нэрийдсэн байдаг. Судлаач маань судалгааны үр дүнгээ Дундад Азийн хүн ам болон түүхэн сурвалжийн мэдээлэлтэй харьцуулан үзээд цагаатайн улсаас дамжиж ирсэн ген байж болох юм а гэсэн дүгнэлтийг хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүний бэлгийн эс нь XX гэсэн хос хромосом байдаг бол эрэгтэй хүнийх XY байдаг шүү дээ. Тиймээс үндсэндээ тэрхүү Y бэлгийн хромосом дээрх нуклеин хүчлийг шинжлээд уг гаплогруппыг тодорхойлсон байдаг. Y хромосом дээр орших CM217 гаплогруппыг Чингисийн ген гэж нэрийдсэн учир нь ойрохт орнод болон Төв Азийн олон орны эрчүүдээс олдсноос үүдэлтэй юм. Энэ гаплогрупп нь 7100-аас 16700 жилийн өмнө үүссэн гаплогрупп юм байна. Гэхдээ яг хаана үүссэн гаплогрупп болохыг нь тодорхойлох боломжгүй байдаг. Мөн Y хромосом дээр байх гаплогрупп тул эмэгтэйчүүдэд Y хромосом мэдээж байхгүй. Тиймээс зөвхөн эрчүүд дээрх тархалтыг л судалж болох юм. Гэхдээ судалгаанаас энэ гаплогрупп Монгол эрэгтэй хүн бүрд байдаггүйг харж болно. Байгаль нуурыг тойрсон хэсгээр барагцаагаар уг гаплогрупп эрэгтэйчүүдийн 60-аас 100% тархсан байдаг ч Төв аймгийн 7 үеэрээ ургийн бичиг хөтөлсөн нэгэн эрд энэ маркер олдохгүй байх магадлал 10-аас 60% байх жишээтэй. Одоогийн халах болон өвөр Монгол эрчүүдийн 37% нь энэ Чингисийн гэж нэрлсэн Y ДНК-г тээдэг бол өвөр монголчуудын C3 гаплогруппын хэмжээ нь ар монголчуудынхаас 10-аас 15%-аар бага байдаг байна. Монголчуудын mtDNK-г тогтоосон маш олон гадаад судалгааны материал байдаг. Тэгээд цаашилбал удамшлын өвчин, архи спиртийн реакц гээд олон зүйлийг ДНК тестээр тогтоож болдог. Харин одоо бидний сонирхож байгаа Y ДНК тестийг эрдэмтэд боловсронгуй болгож тестийн хариултуудыг англи хэлний цагаан толгойн AS хүртэлх үсгүүдээр гаплогрупп болгон дугаарласан байдаг. Гаплогрупп болгоно нь дотроо хуваагддаг нийт хүндрэлтэн Африк твээс гараагүй гаплогрупп А-гаас салбарлжээ. Харин А нь Б ба C, T гэж хуваагдаад C-ийн цаашаа CFDE хэмээн салдаг юм. Дэлхийн нийт хүн амын 90% нь гаплогрупп F-с салбарлсан Англи, Хятад, Солонгос, Араб хүнийг харахад их ондоо байдаг ч гаплогрупп F түүний доод мөчир IJK-с салбарлсан. Тэд 40,000-аас 45,000 жилийн өмнө амьдарч байсан нэг хүний хүүхэд гэхэд итгэхэд бэрх байдаг. Харин ихэнх монголчуудын Y ДНК гаплогрупп бол C3 бөгөөд тэр нь гаплогрупп C-гээс үүсэлтэй. C ба F нь одоогоос 60,000 орчим жилийн өмнө салсан байна. Тэгэхээр хэдийгээр хөрш зэрэгэлдээ олон жил амьдарсан ч гэлээ монголчууд Хятад, Солонгос, Төвд Япон зэрэг бусад Азийн орны хүмүүсээс цаг хугацааны хувьд удам угшлын ямар хол зөрүүтэй болох түүнийгээ дагаад сэтгэлгээ, соёл, зан заншил маш өөр байдаг нь тунж сонирхолтой хэрэг юм. Ингээд C3 гаплогрупп хүн амьтан дунджаар хамгийн их давтамжтай илэрдэг үндэстнүүдийн жагсаалтыг хүргэе. Эдгээр үндэстнүүд нь их Монголын байлдан дагуулалтын үеийн монголчуудын тархалттай ямар нэг байдлаар холбоотой байх боловч түүхэндээ дундад зууны үеийн монголчуудтай ямар ч холбоо тогтоож байгаагүй үндэстнүүд ч дунд нь олон байгааг анзаараарай. 1. Орчон 61-ээс 91%, нутаг бүгд найрамдах Хятад ард улсын өвөр Монголын өөртөө засах орон хар мөрөн муж. Хэл орчон тунгус язгуур. 2. Эвен Оросын холбооны улс 44-өөс 71%, голлох нутаг Оросын холбооны улс Магадан муж, Камчаткийн хязгаар. Хэл Эвен тунгус язгуур. 3. Бурят 7-оос 87%, гол нутаг Оросын холбооны улсын Бурятын өөртөө засах орон Монгол улс.
Хэл Бурят Монгол язгуур. 4. Монгол 51-ээс 54%. Гол нутаг Монгол улс бүгд найрамдах Хятад ард улс, Өвөр Монголын өөртөө засах орн. Хэл Монгол. 5. Казах 40-өөс 60.7%. Голлох нутаг Казахстан улс, Монгол улс. Хэл Казах, төрөг язгуур. 6. Танана 42%. Гол нутаг Америк нэгдсэн улс, Аляска муж, Канада улс, Юкон муж. Хэл Танана, Дэнэ язгуур. 7. Хазара 35-аас 40%. Гол нутаг Афганистан улс, Балочистан хот, Пакистан улс, Карачи хот. Хэл Перс. 8. Нивхи 38%. Гол нутаг Оросын холбооны улс, Сахалины арал. Хэл Нивх. Палеосибир язгуур. 9. Коряк 38%. Гол нутаг Оросын холбооны улс, Камчаткийн хязгаар. Хэл Коряк. Чукча, Камчатк язгуур. 10. Дагуур 38%. Гол нутаг бүгд найрамдах Хятад ард улс, Морин давааны өөртөө засах хошуу. Хэл Дагуур, Монгол язгуур. 11. Юкагир одуул 31%. Гол нутаг Оросын холбооны улсын Колымын хязгаар. Хэл Юкагир, Урал, Юкагир язгуур. 12. Сибэ 27%. Гол нутаг бүгд найрамдах Хятад ард улсын Шинжаан угрын өөртөө засах орн, Грин муж. Хэл Сибэ, Тунгус язгуур. 13. Манж 26-аас 27%. Гол нутаг бүгд найрамдах Хятад ард улс, Ляоны муж. Хэл Манж, Тунгус язгуур. 14. Алтай 22-оос 24%. Гол нутаг Оросын холбооны улсын Алтайн хязгаар. Хэл Алтай, төрөг язгуур. 15. Хэжэ 22%. Гол нутаг Оросын холбооны улсын Хабаровскийн хязгаар, бүгд найрамдах Хятад ард улсын Хар мөрөн муж. Хэл Нанай, Тунгус язгуур. 16. Киргиз 20%. Гол нутаг Оросын холбооны улсын Хабаровскийн хязгаар, бүгд найрамдах Хятад ард улсын Хар мөрөн муж. Хэл Нанай, Тунгус язгуур. 17. Узбек 20%. Гол нутаг Оросын холбооны улсын Хабаровскийн хязгаар, бүгд найрамдах Хятад ард улсын Хар мөрөн муж. Хэл Нанай, Тунгус язгуур. 18. Туужя 18%. 19. Хани 18%. 20. Шаен 21. Апачи 15%. 22. Тува 11-ээс 15%. Гол нутаг Оросын холбооны улсын Хабаровскийн хязгаар, бүгд найрамдах Хятад ард улсын Хар мөрөн муж. Хэл Нанай, Тунгус язгуур. 23. Айну 12.5-аас 25%. Гол нутаг Оросын холбооны улсын Хабаровскийн хязгаар, бүгд найрамдах Хятад ард улсын Хар мөрөн муж. Хэл Нанай, Тунгус язгуур. 24. Солонгос 13-аас 21%. 25. Хотон 11%. 26. Сиу 11%. 27. Ногай 14%. 28. Кримийн татарууд 9%. 29. Хан тэгээс 23.5%. Гол нутаг бүгд найрамдах Хятад ард улс, Тайван. Хэл Хятад, Хятад төвд язгуур. 30. Вьетнам 4.3-аас 12.5%. Гол нутаг Вьетнам улс. Хэл Вьетнам, Мон гихмээр